За өдрийн мэндэ. Ерөнхийдөө бол зээлийн энэ хүн их багтаа мэлээ. Тэгээ 17 сая евро авах гэж байгаа 2 хувийн хүүтэй. Тэгэхээр нөхцөл бол их хайтгахан байгаа. Дэмжмээр санагдаад байгаа. Тэгээ бодлогыг харахаар буруу болчиход байгаа. 17 сая еврогоор 50000 өрхийг сэргээгдэх эрчим хүчийн одоо 17-оос 20 кВт хүртэлх нарны панел тавиад батарей хураагууртаа шийдээд өөрийнхөө эрчим хүчийг хангаад төв рүү бас нийлүүлэх юм боломж болцоо байгаа. За энийг хийгээч гэд бид нар улсын хурлаас энэ 119-р тогтоолыг гаргаж өгсөн. За түрүүн хариулаад байсан хэн байсан бэ нэр? Ловсон цэрэн хариулж ин хүн суртал багасж байна гэж. Дөрөв журмын хүрээнд бол багасаад байгаа. Яг амьдрал дээр бол багасахгүй байгаа шүү. Танаа түгээгийнхэн ч ажиллаа хийхгүй байгаа. Одоо энэ сэргээгдэхээр энэ 20 кВт хүртэлх өөрийнхөө эрчим хүчийг станц ингэ шийдсэн иргэд эрчим хүчээ нийлүүлчихэд буцаагаад мөнгө авч чадахгүй байна. За 285 төгрөг 300 гэсэн 2 үн яваад байгаа. Нэг энийг эдсэн эрчим хүчнээ зохицуулахаар хараарай. Яагаад тэгэхээр танаас аж ахуй нэгжээс авахдаа 5-600 төгрөгөөр 1 кВт-ыг үнэлж аваад идэг. Иргэд нь өөрсдөө 20 хүртэлх кВт станц бариад улсдаа дэм болыгээд үйлдвэрлэж байгаа эрчим хүчээ өгөхөөр 285 төгрөгөөр аавна гэдэг. Тэгээ бодлогын хажууд гарцсан байгаа шүү. Бид бол энэ утаанаасаа салъя. Иргэд маань орлоготой болъё. Эрчим хүчнийхэн тусгаар тогтнолыг олъё гэсэн том бодлого зорилтын хүрээнд энэ засгийн их хурлын чиглэл өгөх 119-р тогтоолго гаргасан баг. Энэний хэрэгжил тунд таараа байгаа. Тэгээ зээл мөнгө авах болохоор орж ирээд ингээд 17-8 сая еврогоор нь яриад байдаг. Яг иргэдтэй очисон эн чинь 4-5 мянган айл өрхийн яндангийг буулгаад эрчим хүч станц өөрсдөө 20 кВт станцтай болоод орлого олох болцоог нь нээж өгье гэхээр энэ дээр ингээд хөдөлтгүй байгаад байдаг шүү. Тэр манай эрчим хүчний салбарын энэ хүн суртал байна уу байхгүй. Энэ 20 кВт-ийн яг үйлдвэрлээд өнөөдөр иргэд мөнгө авч чадахгүй байна гэсэн гомдол надад ирээд байгаа. Тэр яг одоо авч чадж байгаа юу гэдэггүй юу гэдэг дээр хариулт авч. Тэгээд тодруулъя. За хэн хариулах вэ? 7 номер. За эрчим хүчний яамны санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Хуягцогт гишүүний асуултанд хариулъя. За эрчим хүчний зохицуулах хорооноос одоо үн тарифын бодлогыг баталж байгаа. Тэгэхээр эцсийн хэрэглэгчд очиж байгаа тариф за үйлдвэрлэгчийн тарифын одоо зөрүүгээс эрчим хүчний салбарт бол бас юм тарифын алдагдал үүсчихэд байгаа. Тэгэхээр нэг худалдаа авагчийн загвар дээр бол яг энэ шалтгааны улмаас сэргээгдэх болон бусад импорт өндөр үнэтэй эрчим хүчний их өсрөг бид илүү ашиглаад байх тусам алдагдал үүсээд ингээд төлбөрийн чадваргүй болсон ийм нөхцөлд байгаа. Тэгэхээр энийг бол тарифын бодлогыг өөрчилж байж энэ асуудал нэг мөр шийдэгдэх юм а. Тэгэхээр ийм хүндрэл бол бодиттой байгаа.